Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Зах зээлийн нүүдэл нэвтрүүлгийн маань цоо шингэн дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийнхаа дугаараар нийслэл Улаанбаатар хотын төсөв санхүүг тойрсон асуудлуудыг ярилцуулна. За дарахаа энэ удаагийн буюу одоо энэ улирлын хамгийн сүүлийн дугаарт яг энэ сэдвийг онцлоё гэж бодов. Тэгэхээр одоо хэдүүлээ бод нөхцөлөдлийг харвал Улаанбаатар хотод жилдээ 80 орчим мянган хүн нэмэгдэж байгаа. Төрөлт болгоод шилжилтээр. За ингээд өөрөөр хэлбэл нэг хотын нэг дүүргийн хүн амтай тэнцвэр хэмжээний хүн Улаанбаатар хот нэмэгдэж байна. За энэ ирчээрээ явах юм бол 10-аад жилийн дараа Улаанбаатар хот өөрөө 2.5 сая гаруй хүнтэй бол. Тэр үүнийг өрчилж бэлдсэн одоо метро, дулааны цахилгаан станц, зам талбайнууд гээд маш олон санхүүжилтүүд хэрэгтэй болно. Тэгэхээр энийг хэн санхүүжүүлэх юм бэ гэдэг асуултанд хоёулаа өнөөдрийн дугаараар хариулах гэж байна гэсэн. За тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг харах юм бол манай хотод 3 том асуудал байгаа. Ер нь бол аливаа улсын асуудал гэдэг өөрөө зөвхөн эдийн засаг орлого бага биш. Одоо хүн ам өсөөд бизнесүүд дэлхийн ирээр эдийн засгийн асуудлууд одоо зах зээлийн зарчмаар шийдэгддэг. Гэхдээ хүний оролцоотойгоор шийдэх 3 гол асуудал нь өөрөө одоо манай хотын хувьд хэт төвлөрөл, төгжрөл, агаарын бохирдол гэсэн 3 зүйл байна. Төвлөрлөөр хараад үзэх юм бол манай улсын хүн амын 46% нь Улаанбаатар хотод амьдардаг. 45 онд энэ тоо өөрөө 60% төрнө гэсэн тооцоол болж байна. Тэгээд жилд хүн ам 80 мянгаар нэмэгддэг. За ингээд 2.5 сая төрнө. Өөрөөр хэлбэл одоо Бээжин бусад улс орнуудад улсын хүн амынх нь 10 хүрэхгүй нийслэлтэй амьдардаг. Одоо манайх тэндээс 4-5 дахин илүү хэмжээний хэт төвлөрөлттэй байна гэсэн үг тийм. За хоёрдугаар төвжирлийн асуудал. За их тойргийн зам хаваар хоногт 440 мянган машин зорчдог гэсэн юм судалгаа байж. Тэгээ оргил цагийн дундаж хурж 9 км цаг буюу баг алхаж байгаатай ижилхэн. За ингээд 40 онд бол 1 км квадрат талбай 450 оногдно буюу энэ өөрөө 63 онд 47 хүн байсан. За энэ 40 он гэхэд баг 10 дахин нэмэгдэнэ. Одоо төвлөрлөн тийм. За энийг одоо JICA болоод Улаанбаатар хотын хүрээлэн орчны дэвтэрсэн судалгаанууд бол харуулж байна. Дээрээс нь агаарын бохирдлын хувьд өвөлдөө одоо манай агаарын бохирдлын одоо индикатор болж байгаа үзүүлэлт хэмжээ 64-т хүрдэг. За энийг бол зорилт нь 40 болгож бууруулах гэсэн судалгаатай. Дээрээс нь одоо JICA-гийн одоо сүүлд гаргасан 2022 оны судалгаагаар за нийт энэ бохирдлын 80% гэр ороллын зүгтнээс гарч байна. Өөрөөр дэвтэрсэн асуудал ирж байна тийм. Тэгээ хүүтүүр амьсгалтай бол энэ өөрөө ихсэж байна гэдэг энэ зургийг бол харуулдаг. Энэ 3 асуудал бол мэдээж Улаанбаатарын топ 3 асуудал. Үүнийг шийдэхэд бид жил болгоно л ямар нэгэн төсөв оруулж ирдэг. За сүүлийн үед бол мега төслүүд гэж их нэрэгддэг болоод байгаа. Их хэмжээний санхүүжилтүүдийг асуудлуудыг шийднэ гэсэн нэрийдлэр гаргах эхлүүдийг бас тавиад эхэлсэн. Энэ дээр нь ямар байр суурьтай вэ? Тийм. Тэгэхээр одоо энэ слайд дараагийн слайдаар харагч байна тийм. Улаанбаатар хот одоо нийслэл хот 25 оны 9 сарын 23-нд иргэдийн төлөөлөгчтэй хурлынхаа одоо 25 111 тоо тогтоолоор 16 мега төсөл баталсан. Төсөвтөө зугааталсан. За ингээд жишээлбэл одоо метро, Хүнээ хотын дэд бүц туулгын урдны зам гэх зэрэг. Тэр эдгээр төслүүдийн нийт төсөвт өртөг өөрөө одоо нэмээд үзэхлээр 28.9 их найд төгрөг. Долларын ханш өсвөл энэ өртөг нэмэгдэнэ, өртөг нь өснө. За дээрэс нь 28.9 их найд төгрөг гэдэг хэр их тоо юм бэ гэхээр манай улсын нийт төсвийн 93%-тэй тэнцвэр хэмжээнд. Тэгээд дээрэс нь эдгээр төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн одоо төлөвлөгөөг баталсан боловч 28.9 их найд төгрөгийн 5%-тай тэнцвэр хэмжээний зардал эдгээр төслүүд рүү гарсан. Тэгээ өөрөөр хэлбэл одоо 21 л гарч шээ. Тэгэхээр чи 16 төслийн баг нэгж бүрийн хэрэгжих хэмжээний дүн гарч ийнэ гэсэн үг тийм. За ингээд тийм учраас одоо ягаад энэ дээр одоо ийм гацаанууд төсөл төр үүсдэг вэ гэхээр санхүүжилтийн асуудал төр үүсдэг. Тэгээ ийм учраас одоо нийт санхүүжилтийн 54%-ийг нь гадаад зээл ба бондын санхүүжилтээр санхүүжүүлнэ гэдэг төлөвлөсөн байж байгаа. Өөрөөр хэлбэл одоо өнгөрсөн онуудад Улаанбаатар хот бонд гаргасан. За манай Тэнгэр капиталын менежментийн баг өвчгсөн. Одоо Улаанбаатар хотын бондын санхүүжилтээр ажиллаж исэн юм туршлагатай. Тэгэхээр түүн дээр үндэслээд харах юм бол ер нь бол гадаад зээл болон бондын санхүүжилтийг бас оруулаад ирчихжээ гэж бодож байна. Тэгэхээр 30 их 80 төгрөгийг олохдоо бид нар ийм их сүнсрүүдээс олон дийлэнхийн зээл тусламж бондын асуудлаар шийдье гэж ярьж байгаа юм байна. Одоогоор бол зарцуулсан байгаа 5%. Тэгэхээр дараагийн слайдн дээр юг харуулах гэдэг нь вэ гэхээр ер нь бол одоо хотод байгаа асуудлуудыг шийдэх төслүүд нь байна.
За сүүлийн судлаар 24 төслийн 10 орчим нь техник эдийн засгийн үндэслэлтэй гэж харсан. За ингээд ирээдүйн хотыг бид нар те бүтээх буюу одоо байгаа асуудлыг шийдээд ирээдүйн хотын загварыг хийхин тулд биднэрт одоо түүхий эд биш, бетон ямар нэгэн гам биш, илүү нэг ухаалаг санхүүжилтийн загвараар л одоо хот өөрөө босох юм байна гэсэн одоо дүгнэлт рүү илүү олон нийтийг шилжүүлмээр. За ухаалаг санхүүжилт гэж үг нэрлэж байна. За одоо энэ дээр дараагийн слайдн дээр харуулсан байгаа. Одоо нийт санхүүжилтүүдээ тэ төслүүдээ санхүүжилтийн загвараар нугаад байгаа төсөл. За. Өөрөөр хэлбэл 5 их усрын боломжууд байна. Тэгэхээр төслөө бид нар одоо яг хаанаас орлого олж чинь ямар санхүүгийн загвартай явж чинь гэдгийг эренблэх хэрэгтэй. За тэгэхээр 5 одоо их усрын боломж төрлүүдийн нэгдүгээр орлогын их уср буюу орлого үүсгэх төслүүд. За жишээлбэл одоо Улаанбаатар метро төслүүд, трамвайн төслүүд те одоо ус болон дулааны цахилгаан станцын төслүүд бол орлого үүсгэж байгаа төслүүд. Тэгэхээр орлого үүсдэг төслүүд дээр бид нар ямар санхүүжилтийн хэрэгслийг ашиглаж байна вэ гэхээр орлого түшиглсэн бондыг ашиглаж болж байна. Төсөл тус бүр дээрээ орлогын төсөөллийг гаргаад одоо бондын санхүүжилт буюу өрийн санхүүжилт гэж болж байна. Дараа нь орлогоолоо төлчих шүү дээ. Хоёрдугаар газрын үн өсгдөг төслүүд гэж ямарч болж байна. Санхүүгийн хувьд. Газрын үн өсгдөг төслүүд дээр одоо сэлб те баян уушны дахин төлөвлөл, хүннээ хотын бүтээн байгуулалт, дээрэс нь Улаанбаатар метро боригчид Улаанбаатар метроны 15 метроны буудал. Тэр эдгээр төслүүд хэрэгжих юм бол тухайн ойр хувийн газрын үн нь өсөө явцдаг. Тэр одоо бусад улсын стейшн тойрсон газар дүнтэй байдаг шиг тийм өсөө явцдаг. Тэгэхээр олон улсад одоо нэг жишг байдаг нь юу гэхээр одоо land value capture буюу газрын үнэлгээний одоо өсөлтөөс хуваалцах буюу одоо шин хүннээ баригдахад тий эсвэл метроны буудал хажууд баригдахад газрын үн өснө. Тэр өсөлтийнх нь одоо 20% нь ч байдаг юм уу 30% нь ч байдаг юм уу хот аваад дараагийн цэцэрлэг сургуулийн санхүүжилтанд ашиглахыг хэлээд байгаа. Тийм бүлдэр зохицуулагдсан байдаг юм тий. Одоо энэ бол олон улс байдаг одоо нэг жишээ. Гуравдугаарт одоо байгаль орчны төслүүд гэж болно тий. Одоо агаарын бохирдлыг цэвэршүүлэх, ногоон орон сууцны төслүүд. За энийг бол бид нар ногоон бонд болоод ногоон санхүүжилт, ногоон сангаар шийдэж болно. За бүр нийтийн төслүүд бай тий. За зам, талбай, одоо уулзрууд гэх юм уу. Энийг бол одоо нийслэл хот төсөл бүр дээрээ биш, өөр дээрээ бонд гаргаад нийтийн төсвөөсөө шийдэж явчих болно гэсэн. За хамгийн сүүлд нь эрсдэл хуваах төслүүд буюу хувийн хвшил түүнийг хэрэгжилж бизнесийн ашиг орлого ордог. Одоо цахилгаан станцууд, одоо тээвэрлэлтийн одоо замууд, тий тусгай замууд. Тэгэхээр эдгээрийг төр ба хувийн хвшлийн түншлэлээр хийж болно гэдэг. Ер нь бол их усрын боломжт төрлөөр нь 5 багаад эдгээр 5-д аль аль төслүүд орох вэ гэдгийг илүү тодорхой болгочвол 90% бол нийслэл хот амархан болно гэсэн үг. Тийм байна. Энэ газрын үндэгээ дээр их сонирхолтой санагдаж байна. Тухайн газрын эзэн өөрийнхөө газрын үнэний 30%-ийг улсдаа өгнө гэхээр тухайн иргэнд одоо ямар санагдах вэ? Яаж шийддэг юм бол бусад улсуудад? Тийм. Энийг хоёулаа дараагийн слайдуудаар илүү дэлгэрэнгүй ярих чинь тийм. Тэгэхээр одоо төслийн их усрыг 16 мега төслөө бас тодорхой англиад тийм. Цөөхөн хэдийг нь англиад үзэх юм бол орлого үүсгэх төслүүд дээр бид нар Улаанбаатар метро, BRT буюу тусгай замын автобус, трамвай 1-2 гэсэн төслүүд. Хоёул ер нь одоо яригдж байгаа төслүүдийг бодит болбол гэж бодож ярьж байгаа шүү. Болбол гэж тийм. Орлого үүсгэх төслүүд нэгдгэр юм аа. За газрын үн өсгөх төслүүд Хүннээ хот, одоо Эмэлтэй эко парк, метроны 15 буудал. За байгаль орчны төслүүдээр агаарын дүүжин зам ягаад вэ гэхээр 100% цахилгаанаар ажиллаж байгаа. Тэгээ хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл туулгалын усан зохицолмор тийм. Нийтийнх дээр нь замын уулзрууд, хөрс, ус, үерийн хамгаалалтууд. За эрсдэл хуваах дээр бол метро болгоо цахилгаан станц, 5 дугаар цахилгаан станц төслүүд яригдж байна гэсэн үг тийм. Тэгээ эдгээрийг одоо дараагийн шатанд эренблэх гэсэн асуудал гарч ирж байна. Тэгэхээр одоо дараагийн эренблэх гэдэг чинь бидний хамгийн их алддаг ажил байгаа юм да. Тэгээ одоо сүүлд бас одоо нийслэл хотынхан дээр төслүүдээ эренблээгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтүүд явж исэн тийм. Одоо нийслэл зөвлөд байгаа. Тэгэхээр тэрэн дээр одоо бас ямар ч ишиг байж болох вэ гэдэг хэдүүлээ маш товч гарч. Тэгэхээр одоо төслүүдийг хэрэгжил дарааллыг ер нь 3 гол асуултаар эренблэх гэж үзэж байгаа. Одоо бидний төлөвлөсөн ачаал судлаар нь тийм. Нэгдүгээр энэ төсөл өөрөө тэзүү хийгдсэн үү? Төслийн газар чөлөөлөгдсөн үү? Тендер нь ямар шатандаа явж байна гэсэн эхний шалгуур. Хоёрдугаар одоо нэг төвөргийн зарцуулалт хийхэд тэр хэдийн хэмжээний агаарын бохирдол бууруулж байгаа, хэдийн хэмжээний төвчрлийг бууруулж байгаа юм бэ гэсэн үгээр ашигын шинжилгээ. Тэгээ одоо
бизнесийн байгууллагууд одоо нэг төгрөгийн зардал гаргаад хэдэн төгрөгийн орлого олж ийнө гэдэг имждэг бол мэдээж нөө fiscal policy буюу public finance буюу олон нийтийн санхүү дээр одоо нэг төгрөгийн зардал гаргаад хэдэн хэмжээний нийгмийн асуудлыг шийдэж байна гэдэг нь өгөөж олгож байна гэж. Чи шинжээчийн хувьар өөрөө яг энэ эренб дарааглалыг гаргаад цаг хугацааны хувьд бас ингэж араасаа явбал зүгээр юм байна гэсэн саналыг төвшүүлж байна уу? Тий. Тэгээ одоо энэ бол зөвхөн одоо санал гэсэн үг тий. Цаана бол мэдээж маш нарийн тооцоо судалгаанууд бол одоо манай нийслэл хот дээр бол явж байгаа бах тий. Байх гэж найдаж байна. Тий гэж найдаж байна. За тэгэхээр ийм санал бас байна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ нөгөө бонд гэж ярьсан тий. Нийслэл хот одоо орлого олдог загвартай төслүүд дээр бид нар бонд тусгаж болно. За энэ нэг сонгодог жишээ нь дараагийн слайд дээр харагдаж байгаа. Вашингтон DC хотын бонд. Одоо DC Water гэдэг нэртэй бонд тий. DC ус гэсэн нэртэй бонд. Тэгэхээр DC Water Green Century Bond буюу одоо 100 жилийн хугацаатай бонд. 2014 онд Вашингтон DC энэ бондыг гаргасан 350 сая доллар усгасан 100 жилийн хугацаатай. Хүүн 4.8% байсан долларын. Санхүүжилтийн зориулалт нь одоо голыг цэвэршүүлэх энэ суваг шугамуудыг тавих энэ ажил руу зарцуулагдсан. Тэгээд дэд үтцэн ашиглалтын хугацааг өрийн хугацаатай уялдуулж. Өөрөөр хэлбэл энэ дээр шудраг байх зарчим байгаа. Бас тийм одоо санхүүгийн хувьд шудрах идэвхтэй байх нэг зарчим хаана үйлчилж байна вэ гэхээр одоо жишээ нь одоо энэ тий одоо 70 сувгуудыг Вашингтон DC хотод зөвхөн одоогийн татвар төлөгчдийн мөнгөөр барьж юм бол зөвхөн одоогийн татвар төлөгчдийн ачаа болчиход байгаа. Тэгэхээр мэдээж энэ даланг ирээдүйд 100 жил хүмүүс ашиглана. Тэгэхээр 100 жилийн усны төлбөр болоод бусад орлогоос нь энэ бондыг төлөө явъя гэдэг үгүй юу. Одоо нийт зардлаа 100 жилдээ тараан байршуулж байгаа. Одоо хэрэгжилж байгаа бүх хүн л тухайн үедээ энэ одоо энийг хэрэгжилж байгаа тийм энэ сувгийг хэрэгжилж байгаа зарцуулалтынхаа мөнгийг төлөөд бондын төлбөр рүү ороо явах. Шудраг тогтолцоог бол бонд бий болгож байна гэсэн. Энэ бол бас сайн жишээ байна. Яг гоо эргээд орлогоороо тухайн одоо бондынхаа хөгжүүлдэг. Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бас зарим бондуудын хувьд хөвчлэн зам барьсан. Тэр нь буцаагаад орлого олох боломжгүй. Харин ч эвдрэл гэмтлэгээ дараагийн засвар үйлчлэгийн дээр дахиад зардал гардаг. Тэгэхээр энэний бонд энэ төр өрийг хэн дарах вэ? Нийслэлийн иргэдийн татварын мөнгө үү гэдэг асуулт бас иргэдийн донд их байгаа. Энэ дээр бас жоохон бухимдалтай иргэд бас байгаа юм билээ. Тэгэхээр энэ дээр бол одоо тухайн төсөл болгон дээр бонд гаргаад төслийн мөнгө урсгалаар бид нар бондод төлж байна гэсэн хэлээд байгаа тийм. Тэгэхээр бид нар одоо метро ч юм уу өөр төслүүд дээрээ ингэж одоо 100 жилээр тийм мэдээж метрог одоо 50-аас 100 жил ашиглана тийм дөрөж. Тэгэхээр түүний ирээдүйд орлого дээр нь үндэслээд бид нар илүү урт хугацаатай санхүүжилтүүдийг бас боломж байгаа шүү гэдгийгсэн. Хоёрдугаар газрын үн цэнээс хуваалцах буюу land value capture гэсэн санаа. Миний асууж ирсэн. Тий. Одоо сая одоо асуултанд хариулж тийм байна. Тэгэхээр одоо 1879 онд Henry George гэдэг эдийн засагч одоо дэвшил ба ядуурл буюу Progress and Poverty гэдэг номондоо бичсэн байдаг. Тэр нь юу гэхээр одоо газрын эзний одоо хөрөнгөтэй үн өсөж гин гэдэг нь өөрөө зөвхөн тэр эзнийх нь хичээл зүтгэл биш ээ. Энийг олон нийт одоо тэр газрын үнийг өсгөдөг. Олон нийтийн бүтээн байгуулалт тэрийг газрын үнийг өсгөдөг. Тэгэхээр одоо төрөөс одоо нэг газар руу зам тавиад тий нийтийн мөнгөөр зам тавиад хөвөний газар өсчихвэл тэр өөрөө хөвөний ганцаарнгийнх нь олц биш ээ. Тэр олцоо хуваа гэдэг эрхээ шудраг зарчмыг одоо Progress and Poverty номдоо тусгасан. За ингээд анх 1952 онд энэ өөр Америк нэгдсэн улс албан ёсны татвар болж ирж гэсэн зүйлж. Тэгэхээр одоо хоёулаа хүмүүст ойлгомжтой жишээгээ харах юм бол одоо өмнө нь ийм газар байсан гэж зүйлээ тий. За энэ газар магадгүй нэг 5 тэрбум үнэлгээтэй байж. Тэгэхэд дараа нь яасан бэ гэхээр энэ газарт дээр нь метроны буудал шинээр өргөж. Тэ метроны буудал өргөдлөө. Тэгвэл энэ газрын үнэлгээ магадгүй 12 тэрбум өргүүлж байна. 7 тэрбумаар газрын үнэлгээ өсөж байна. За тэгж үзье. Одоо энийх нь тодорхой хувийг нийслэл хот өөр дээрээ татвар болгож авна гэсэн. Газрын үнэлгээ нь өсөлдөг. Тэг 30%-ийг одоо ойролцоогоор 20-30%-ийг нь авдаг механизмууд байгаа. Тэгэхээр энэ зарчмыг усад өгсөн ч манерд ашигтай байна шүү дээ. Ашигтай. Ягаад тэгэхээр олон нийтийн мөнгөөр одоо энэ газрын эзний хөрөнгө нь өссөн, тэндээсээ олон нийттэй хуваалцсан. Нийслэл хот тэр мөнгөний аваад яах вэ гэхээр дараагийн газраа шинэ буудал өрье, дараагийн сургууль цэцэрлэгээ барья гэдэг санхүүжилттэй шийддэг энэ загварыг одоо LVC буюу Land Value Capture гэдэг энэ загвар гэдэг нэрлэж байна. Бизнесмэнүүдийн хэлдгээр нөгөө win-win тий аль талдаа бас байж болох л үнцэг. Тэр нь хөрөнгөний зах зээл дээр энийг бүр яадаг болцсон. Одоо
метроны буудал барих эрх гэдэг зүйл үн цас болоод тэгээд газрын эзэдүүд хоорондоо манай урд метроны буудал барих гэдэг жишээ аваа ярьж байгаа шүү дээ. Барих гэдэг зүйлээ биржээр дамжуулж дуудлага худалдааны маягаар хөдөлж авдаг. Тэр байдлаар төлбөрөө төлдөг. Өөрөөр хэлбэл нийслэл хот зөвхөн татварын орлогоор санхүүжих байцсан орчин үед. Одоо Япон болоод зарим Азийн орнуудад нийслэл өөрөө гол газруудаа авч тэрийг өөрөө түрээсэлж орлогоо олж дараагийн одоо бүтээн байгуулалтуудаа барьдаг. Гэсэндээ хотын даргын одоо шийдвэрт иргэдийн санал хүсэлт дээрэс нь одоо тэнд чинь бараг л дуудлага худалдаа авах юм болж байна гэдэг чинь. Тэгээ одоо тийм зах зээлийн буюу хөрөнгөний зах зээлийн зарчмаар ажилтны механизмууд бол олон улс байгаад байгаа юм. За ийм олон сайн жишээнүүд байна. Одоо тэгээ бид эдгээс нь алийг авах уу, алийг орхих уу, аль нь бидний загварт илүү чухал ач холбогдолтой. Хоёулаа санхүүжилт гэсэн зүйлийг ярьж байгаа. Энийг хэн хийх ёстой вэ гэдэг нэг асуулт байгаа шин. Тэгэхээр энийг одоо санхүүжилтийн одоо шийдвэрүүдийг мэдээчтэй одоо нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Тэр хууль дээр одоо нийслэл хот өөрөө одоо нийслэл хотын захирагч түүний ажлаа өөрөө үнцаас гаргаж болно гэсэн асуултууд байна. Одоо хоёулаа нэг хуулиа харах юм бол одоо Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 нийслэл хууль заасан нөхцлөөр үнцаас гаргаж болно. Энэ нөгөө бондыг хэлээд байгаа. Энэ бол хэрэгжсэн байгаа зүйл шүү. Ахтай цаашлаад одоо төслүүд дээр илүү наривчлалтай бондуудыг гаргах хэрэгтэй. Нийслэл хот өөрөө тодорхой хэмжээний зээлч зэрэглэлтэй болох хэрэгтэй. Тэгжээж олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэрэгтэй гэх мэтлээ. За 14-ийн 1 дээр юу гэж өнөхөр одоо төр хувийн хвшлийн үндслээр түншлэлээр одоо төсөл санаачлах одоо хэрэгжүүлэхийг бас тусгацсан байж байна. За нийслэл дэд бүтцийн сантай байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл ус бохирдуулсан тухайн дэд бүтцийг ашигласнаасаа одоо 1.5 2% төлбөрийг төлөөд сан төрөмтлүүлдэг. Энэ жишг бол хуулиараа зохицуулагдсан. За мөн ногоо хөгжлийг дэмжих сантай байна. Гэх мэтлэн зүйлүүд байж байна. Тэгэхээр хоёулаа нөгөө дээр ярьдгаас одоо бид хэд орлого төвлөрсөн төслүүд дээр бондын санхүүжилт хийж болж байна. Ногоон төслүүд дээр ногоон зээлийн санхүүжил, ногоон сангаас нь бид зээл авч болж байна. Газрын үнэлгээ өсгдөг төслүүд дээр яг саяны дээр ярьсан санааг тодорхой ажил хэрэг болгоод үзчих юм бол судлаад үзвэл тодорхой хэмжээний боломжууд байж магадгүй харагдаж байна. Тэгэд нийтийн төслүүдийг бол мэдээж одоо нийслэлийн төсөв өөрөө бонд гарч том дүнгээсээ санхүүжилт бондоо бол шийднэ. Одоо хувийн хвшилтэд хамтрах зүйлүүдэд түншлэлээр шийднэ гэдэг юм 5 одоо өөр гарц гаргалгааг бол хэлж өгөх гэдэг. Та бид бол зүгээр саналаа хэлж байгаа. Энэ хоёулаа хэн шийдвэр гаргах төвчний хүмүүс биш. Гэтэ бид бас шинжээчний хувьд, сэтгүүлчний хувьд ямар тодорхой нэгэн саналыг бас нийслэлийн удирдлагуудад дэвшүүлээд байгаа шүү дээ. Бас авахын аваад гэх юм гэрээ гэж. Тэгэхээр хоёулаа энэ ярилцлага одоо өндөрлөе. Тэгээд дүгнэж сүүлд нь юу хэлмээр байна? За тэгэхээр дүгнэлтээ хэлэх юм бол альва асуудлын сүмн өөрөө санхүүжилт үүдэг. Одоо жишээ нь бид нар ингээд нэлээд одоо муудсан нэг байрыг харлаа гэж бодъё те. Тэр байрны асуудал одоо юу вэ гэхээр одоо жишээ нь хотод баригдж байгаа зогссон байгаа байр гэж юм хараад асуудал нь юу гэхээр гаднаа обоогүй байгаа эсвэл шатн бүрэн биш байгаа гэдэг ч өөр асуудал биш байхгүй. Гол асуудал нь түүнийг явуулах санхүүжилтэн дээр байна. Тэгэхээр альва асуудлын сүмн өөрөө санхүүжилт үүдэг. Аль ч газар. Энэ өөрөө манай Монголд тулгарч байгаа асуудал биш. Одоо эх хөрөн орны уулзалтаас жишээ аваад үзэх юм бол юу ярилцж байна вэ гэхээр тэрэд одоо ирээдүйд манай нийслэл болоод том хотуудын санхүүжилтийн орлого зардлын зүрх 10 их $10 болох гэдэг байна гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр манад одоо энэ одоо төсвийн алдагдал гэдэг зүйл ганцаараа байгаад орлого зардлын тэлээд байгаа зүйл биш. Тэгэхээр ер нь энэ санхүүжилтийг шийдвэрлэх одоо ажиллах хүчин болоод энэ загвар бол одоо байнга хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр асуудлын цөм нь бол санхүүжилт. Тэгэхээр шийдэл нь өөрөө эх усүрээ төрөлжүүлэх, төслүүдэд төрөлжүүлэх те саяны 5 одоо орлого олдог одоо хөрөнгөний зах зээлээр гарах боломжтой гэх мэтлэн те энэ 5 ангилалтай одоо оруулах. Мөн дарааллаа шийдвэрлэх. Тэгэхээр эхлээд яаж ч нөхөр мэдээж төслийн ил тод байдал өөрөө айгүй чухал. Одоо техник эдийн засгийн үндэслэл бүх зүйлээ батлаад олон нийтэд зарлахч байдаг юм уу те. Тэгэд одоо ил тод байдлаа илүү хангах хэрэгтэй. Зээлч чадвараа бэхжүүлэх хэрэгтэй. Ингэх юм бол дараа нь ил тод байдал болоод зээлч чадвар дээр үндэслэгдээд гадны хөрөнгө оруулалтууд босох. Дотоодын хөрөнгө оруулагчид орж ирэх. Тэ? Одоо илүү том бондууд ирээдүйд гарах, урт хугацааны бондууд, метрог санхүүжүүлэх хэмжээний 100 жилийн бондууд гарах боломж нь бол одоо яг энэ 3 одоо тулгын
зарчим дээр бол тулгуурлана гэсэн санааг хэлье. За бидэнтэй харьцанд баярлалаа. Хэрхэн үзэгчтэй бид энэ улирлын хамгийн сүүлийн дугаараа нийслэл Улаанбаатар хотыг санхүүжүүлэх төр мөнгө төсвийг бид хаанаас ямар аргаар татах, босгох боломжтой вэ? Ямар одоо эрх зүйн орчны хүрээнд хэрхэн яаж ажиллавал илүү хурдан хугацаанд бид нар бас энэ асуудлуудаа шийдэх вэ гэдэг дээр мэргэжлийн одоо санхүүгийн шинжээч хүний зөвлөгөө мэдээлэл дүгнэлттэйгээр мэдээлэл хүргэлээ. Зах зээлийн нүүдэл нэвтрүүлэгтэй хамт байсан баярлалаа. Баяртай.